Тэг ингээ хүмүүс хантрын аваагүй ямар навшин залуу вэ гэж бодсон баа штэ. Тэгсэн чинь үгүй байсан байна guys. Хантрын аав нь сайн хүн байсан бэлээ. Сайн байцгаана уу, та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Өсвөр насны жирэмслэлт булангийн маань 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өмнө нь миний хийсэн бичлэгний доор нэг хүн 13 бол 15 настай хосуудын талаар ярьж өгөөрэй гэсэн байсан. Тэгээд тэр хүний хүсэлтийн дагуу 13 настай болон 15 настай ээж аав болох гэж байгаа хосуудын талаар ярьж өгч байна. Энэ Unexpected гэх шоуны season 7 нь яг одоо ингээд премьер хийгдэд 7 хоногт нэг дугаар гараад яг одоо TLC-гээр явж байгаа байхгүй юу. Тэгээ яг одоо хүмүүс үзэж байгаа гэсэн үг. Тэгээ одоогийн байдлаар бол 4 дугаар гарчихсан, бус нь гараагүй байгаа. Тэгээ би энэ нийтлэгдсэн 4 дугаар дээр үндэслээд өнөөдрийнхөө ярих юмыг бэлтгэлээ. Үргэлжлэл нь болохоор нэг бүсэн season 7-аа дуусныхаа дараа нь хий гэж бодож байна. Гэтэ дөрвөн гарсан ч гэсэн бүр амар хил ам дагуулад бүр бөө юм болж ин. За яг энэ TLC үздэг хүмүүсийн хувьд бүр юу зурагтаар гаргаад байгаа юм бэ гэд. Өмнөх бичлэгэн дээр Jason Kyle хоёрын нөгөө зан харилцааны талаар аягүй хэрсэн штэ. Энэ бичлэгнэр бүр ингээд тэрнээс ч амар юмнууд гарах болон заяа. Ягаад энэ season 7 аягүй хил амд орчвоо гэхээр энэ season 7 түүхэндээ байгаагүй одоо эрт аав ээж болж байгаа хүүхдүүдийг оруулсан байхгүй. Эрэгтэй нь 13 настай, эмэгтэй нь 15 настай хүүхдүүд заяа. Тэгээ хамгийн анх бэлгийн ярилцаанд орохдоо хиддээс нь мэддэхгүй юу ч гэсэн 12 настай байхдаа аав болно гэдгийг олж мэдсэн гэж байгаа. Тэгээ 14 настай байхдаа жирэмсэн болчихсон. Тэгээ одоо төрөх гэж байгаа гэсэн үг. За 13 настай Хантер болон 15 настай Белла нар анхны хүүхдээ өлгөдөж авах гэж байгаа. Тэд Беллаг 12 настай байхад Хантрыг 10 настай байхад нь болцож эхэлсэн. Ингээд болцоод on and off харилцаатай 3 жил явсны эцэст нийлээд сарын дараа шууд жирэмсэн болсон гэж байгаа. On and off 12 настай хүүхдүүд on and off харилцаатай байна гэж үгсэг юм бол 13 настай Хантрийн хувьд ээжтэйгээ амьдардаг, аав нь багтан салчихсан. Белла болохоор аав ээж хоёртойгоо хамт амьдардаг. Тэгээ ер нь бол энэ хоёр айл хоорондоо айгүй ойрхон амьдардаг. Ингээл одоо зам гараал орчдөг гэсэн үг. Ер нь бол амар ойрхон амьдардаг заяа. Тийм болохоор Хантер ингээд Беллаг жирэмсэн болсноос хойш ер нь байнга л Беллаг нь бэж яадаг болсон. Өмнөх дугаараар дээр хэлсэнчлэн ер нь зураг авалтууд дандаа гизийн томорцсон байхад эхэлдэг. Тэгээ Беллагийн гиз 37 хоногтой байхад зураг авалт нь эхэлсэн. Нэвтрүүлгийн ихэнд Хантер болон Белла нар Беллагийн гэрээхэндээ гольф тоглохоор явж байдаг. Белла өөрийгөө ингээд би айгүй сайн гольф тоглодог гэсэн чинь аав нь чи ингээд айгүй гольфтэй сайн шиг чинь би чамаг явуулдаг үедээ бэжээ тэгсэн бол чи ингээд арай мэдлэгтэй байх байсан ингээ харамсаж байгаа. Ер нь бол Беллагийн эцэг гэх нь жирэмсэн болчихгүй, өсвөр насндаа жирэмсэн болчихгүй гэж айгүйх хамгаалдаг байсан байлээ. Даанч жирэмсэн болчихсон. Бүр ингээ болохгүй байг гэж хэлэхгүйгээр зүгээр одоо хамгаалалт хэрэгэл мэрэл гэдэг ч байсан юм уу, тийм байсан юм шиг байгаа заяа бүр амар. Анх бэлгийн харилцаанд орох санаа нь Хантрийн санаа байсан гинэ. Тэгээ тэр хоёр бэлэвчтэй хийсэн ч гэсэн бэлэвч нь цороод жирэмсэн болцсон гэж байгаа. Teenage pregnancy. The condom broke. Тэгээ тэр бэлэвч цоорсныгоо ингээ ээжтэйгээ хамт телевизээр ярьж байгаа байхгүй юу? Ингээд бит хоёр хийжсэн чинь бэлэвч цоорсон юм шиг үлээ гэд. Тэгэхээр ээж нь ингээ амар сонин цараа гараа сууж байгаа. Тэгээ продюсер ингээд чи ээжтэйгээ байхдаа ийм юм ярихаас ичгүй байна уу гэсэн чинь би ичгүй, би угаасаа юм амар нээлттэй хүн. Манай гэр бүл ягаад ч гэсэн нээлттэй гэдэг жаан за. Тэгсэн чи яагаад тэгжилсэн бэ гэхээр ээжээ хоёр нь өөртөө 14 настайгаас хойш харилцаанд ороод 18 настайд гэрлээд 19 дөө хамгийн том хүүхдэд төрүүлж исэн билээ. Тэгээ ингээд тэрийг гэрийнхантайгаа одоо айгу proudly бахархаж ярьдаг. Тийм болохоор ингээд охин нь айгу зүгээр те өсвөр насндаа ингээд бэлгийн харилцаанд орох айгу зүгээр гэдэг ойлголттой болоод өсчихсөн. I did it so young with her dad. I've been with her daddy since I was 14. We got married when I was 18. I had my oldest daughter when I was 19, but I never thought that I would be a grandma. Тэгээ Белла үргэлжлүүлээд ээжтэй хэлж байгаа. Одоо би ингээ нэгэнд жирэмсэн болцсон. Тийм болохоор дахиж жирэмсэн болно гэж байхгүй штэ. Тийм болохоор ингээ Хантер ямар ч айлтгүй хамгаалтгүйгээр бэлгийн харилцаанд орохыг хүсэж байгаа. Ер нь бол Хантерийн толгой зөвхөн бэлгийн харилцаанд орох талаар ингэж бодогддог гэж байгаа. Ерөөсөө өөр юм огт бодогдохгүй. За тэгээс Белла үргэлжлүүлээд аавдаа ингэж хэлж байгаа. За түрүү нөгөө гольфын хичээлд явуулдаг байж гисэн штэ. Тэгсэн чинь аавдаа зөрүүлээд тэгвэл та намайг 7 настайгаас хойш boy crazy болсноос хойш маань анхаарахгүй яасан бэ? Тэгвэл би жирэмсэн болохгүй байх байсан гэж хэлж байгаа. За boy crazy гэдэг нь хүүгүүдэд амар хүчтэй татагддаг одоо амар хүүгүүдэд дуртай гэх тийм мөхсөд байдаг штэ. Тийм байсан гэж байгаа жоохносоо. You should have known you were doomed when I was boy crazy at 7. Oh, I did.
Тэгээ яга жоохноос ийм гэдгийг мэдсээр ээжэж охиноо ингээд болохгүй шүү бүтэхгүй шүү гэдгийг нь ерөөсө хэлдэггүйсэн бол. За тэгээ тэргээд өргөжлүүлээд гольф тоглохоор яваад тэгээ Беллагийн аав нь нүхэн хаана нэ гэдэг дөөхгүй. Тэгсэн чинь Хантер Белла яг хийж байхдаа яг тэгж хэлсэн шүү дээ гэж хэлсэн за. Йоо. Where's the hoe? That's what she said. За ингээ Хантрийн хэсэг гарч ирж байгаа. Хантрийн ээж нь болохоор Беллаг жирэмсэн болох хүртэл нь өөрийнхөө одоо хүүг гэж явдгийг нь мэдтгүй байсан гинэ. Ер нь бол Хантер ингээ айгу спортлог тэсэрний ерөөсө хичээлийг хийдэг үү заяа. Хичээлүүд дээр байнга F авдаг тэсэрнээ бөмбөгтэй спортуудад айгу дуртай. Одоо энэ хэсгээр жисэн гольфыг бүр айгу сайн тоглож байгаа нь харагдана. Жигнэсээ гольф айгу сайн тоглодог. Тэсэрний хичээлдээ муу. Damn, Hunter! Yeah, he's bad as a bone at golf, everything he does. I play football, baseball, basketball. Football, I am the quarterback. За тийм мэдээж 13 настай хүүхэд юм чинь ингээл одоо найз охин жирэмсэн гэхэд нэг тийм ихэн бодогдохгүй байгаа нь илт байгаа. За одоо жишээлбэл гольфын талбай дээр очиод шууд дүүгээ ингэж унгаж мунгаад амар тийм хүүхэд жиг аашсан гаргадаг. Беллаг жирэмсэн босноос хойш Хантер ерөөсө сургуультай явахаа болцсон. Тэгээ сургуулийнхаа захиргаанаас ээжийг нь дуудаад хүүгийнхэн талаар ярьсдаг байхгүй юу. Тэгсэн чинь бүх хичээл дээр F авчихсан учраас 8 дугаар ангиад төгсөхгүй ээж магадгүй. Тэгээ та бүхэн маань сургуульд нь нэрүүлээрэ гэсэн зааварчилгааг ээж нөгсөн байгаа. 8 дугаар анги боддоо. Ёо 8 дугаар анги хүүхд хүнийг жирэмсэн болгоо явж ингээ боддоо. За тэгээ Хантерийн талаар ингээ ярилцгаа тий одоо сургуулаа төгсч магадгүй байна мэн гэдэг аюу хүн сэдвийн талаар ярилцгаад ээж нь Беллагийн очиж байгаа юм. За Беллагийн ингээд аав нь, ээж нь, дүүн, эгч нь тэгээ Белла өөрөө ингээ бүгдээрээ байж байгаа. Хантер мантер бүгдээрээ тэнцээ байж байгаа. Тэгээ ээж нь ирээд уг нь бол иймэрхүү амар F аав нь маав нь улирн гэдэг асуудлыг одоо аав болох гэж байгаа эрэгтэй хүүхдэд жоохон ганцаарчлсан байдлаар хэлэхгүйгээр шууд ингээд аюу олон хүмүүсийн дэргэд чи одоо ингээд F аваад байна. Ерөөсө чиний боддог бүх юм чи спорт. Чи одоо аав болох чинь яг юу бодоод байгаа. Чи одоо том болооч гээ шууд бөөндөө амар Хантерлуу дайрч эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл Беллагийн ээж нь ч гэсэн оролцоолоо чи ингээд сургуулаа төгсөхгүй болохгүй бөөндөө ингээд Хантерыг дундаа хийжэл баахан тийм яриад байгаа байхгүй юу. Тэгсэн чи Хантер ингээд босч явгоотаа шууд би унтлаа гэж шууд тэгж байгаа. Би өөрөөсөө унтлаа. Би өөрөөсөө энэ талаар ярилцахгүй байна. Наа чи уусаа тэгж байгаа болно шүү дээ. Уусаа болсоорч ирсэн гэж шууд тэгж байгаа юм за. Ус 13 настай хүүхэд тэгэл яаж ийм их юмны учрыг олох вэ бурхан минь. Ер нь ингээд Хантрыг хараад тахад ажаад тахад ер нь жоохон сэтгэл санааны депресстэй байгааг нь харагдаж байгаа хгүй шууд харц марц одоо би явж байгаа байдлаас нь ер нь нэг юм стресстэй байгаа нь ажиглагдаж байгаа. Тэгсэн чинь энэ стресс нь одоо зөвхөн Беллагийн жирэмслэлт болон дүнгээс нь болоогүй ааваас нь болсон гинэ. Аав нь баг бахтан салаа явцсан. Тэгээ тэрнээс хойш ингээд шинэ гэр бүлтэй болсноос хойш ер нь бол Хантрыг нэг тоогоо болчихсон гэж гарч байгаа нэвтрүүлэг дээр. Хантрийн хувьд бол аав нь айгүй чухал. Хаяа уулздаг гэсэн нөгөө эрэгтэй хүүхд ялангуяа одоо спорт, бейсбол энэ төр дуртай эрэгтэй хүүхд учраас аавтайгаа тэр дуртай спортоор хичээлэх нь өөрт нь айгүй чухал. Тийм болохоор ингээд аавтайгаа уулзахыг айгүй хүсдэг заяа. Тэгсэн чинь аав нь Беллаг жирэмсэн болсон гэж уцаар ингээ хэлсэн чинь шууд чи амьдралаа сүрүүлчлээ гэж шууд холбоог болцсон. All fell apart after Bella got pregnant. His dad's like, I give up now because you're having a kid and I can't help you with your kid. He said, I ruined my life. Ер нь энэ бүхнээс харахад Хантерийн сэтгэл зүй айгүй хэцүү байсан нь бол харагдаж байна. Хантрыг 9-р ангид орж чадахгүй байхаа гэж хамгийн их санаа зовж байгаа хүн нь Белла. Яагаад гэвэл одоо ирээдүгөө бодсондоо биш зүгээр өөрөө 2 насаар ихчтэй тэгээ удахгүй төгсөж байгаа. Тэнгүүд Хантрыг болохоор пром байдэн штэ төгсөлтийн баяртаа дагуулж явах боломжгүй гинэ. Яагаад гэвэл өөрөө 12 дугаар анги тэгээ Хантер 10 дугаар ангид байвал одоо 10 дугаар ангид байх учраас 10 дугаар ангийн жоохон хүүхдээ явах нь өөрийнх нь хувьд ичмээр зүйлээ гэж байгаа. Тийм их амар хичдэг байсан бол 13 настай хүүхэдтэй хийж явахдаа яг юугаа бодсон тий 12 настай хүүхэдтэй хийж явахдаа яг юугаа бодсон бэ? When I go to prom 11th grade year, he won't get to go. He can't go if he's a freshman? Nope, freshmen can't go. That would be awful. За ингээ Хантерийн сэтгэл санаа хэцүү байсан учраас Хантер аавтайгаа уулзгаар болдог. Тэгээ аавтайгаа уулзсан одоо тохирсон газар руугаа явж итэл заяа. Ээж мэж одоо Белла мела бүгдээрээ ингээл яна Хантерийн аав нь мөрчхүүдээ яна Хантерийн аав нь мөрчхүүдээ байнга мөрдийн ингээл айгу санаа зовоод байгаа байхгүй юу. Тэгээ Хантер болохоор тэр одоо ийм хэцүү өрөвдөлтэй байдлыг ингээд ерөөсө болоогүй юм шиг жүжиглээд угаасаа нөгөө 13 угаасаа нэг өсвөр насны эрэгтэй хүмүүс ер нь л эрэгтэй хүмүүс нэг юм өрөвдөлтэй байдалд орчхороо ингээл тийм юм болоогүй юм шиг жүжиглээл нэг тэгээд идэв штэ яг тэгж байгаа байхгүй юу. Тэгээ явж агаад заав бит хоёд одоо яг очиж шүү гэж ярьсан чи аав нь sorry би чадахгүй болчлаа манай гэрт хүмүүс ирчлээ би гэрээлдэж махшаарж өгөх хэрэгтэй байна гэж байгаа байхгүй. Йоо тэг хөөрхөн амтан
амар хэцүү байдалд ороод бүр ингээд царай мараа биеийн хилэмж нь угаасаа ч нөгөө жоох хөвгт учраас сайн нууж чадахгүй штэ. Тэгэл бүр амар депрессд байгаа нэлтэй байгаа байхгүй бүр. How did it make you feel hearing your dad tell you that, though? I won't believe me. I didn't care. I think he may not show it, but sometimes it really upsets him. No. Хантер ээж нь хэлэхдээ аав нь ерөөсөө хүүдээ яг хэрэгтэй үед нь байн галга болдог. Тэгээ аавыгаа ийм маш гаргахад Хантерын сэтгэл үнэхээр их шархалдаг. Тийм учраас байн гунддаг гинэ. Ер нь бол сэтгэл зүйн асуудлаа унтаж давж гардаг гэж ээж нь боддог заяа. Гэхдээ яг үүндээ унтна гэдэг чинь шийдэл биш те. Депрессэндээ улам гүнзгий ороод байгаагийн л нэг илрэл. Ээж нь хүүгээ томрох тусам нь аргадах аргагүй болоод зүгээр л өөрөөр нь унтуулдаг болсон. Тийм учраас Хантерыг одоо сэтгэлээ нээжтэй үнэхээр одоо энэ жирэмслэл дүн аав гэл бүх асуудлаа нээж ярих нь хамгийн хүлээж аваа хүн бол ээж нь. Тэгээ таан ч өөрөө Хантер ярьдаггүй. Уус 13 нас гэдэг чинь хаалттай болж эхлэх нас учраас ярих болоогүй штэ. Энийг 18, 19, 20 хүрээд хүн нэг жоох өсвөр наснаас салаад нэг жоох юм ярьж эхэлдэг дээ. Тэгсэн чинь хүүхдээ өсвөр нас дөнгөж эхэлж байгаа байхгүй юу? Ээж нас Хантерын сэтгэл зүй санаа зохиос гадна аав нь Хантерыг хаяа явцсан болохоор яг аав шигээ ингээ хүүгээ хайчихгүй дээ. Аав шигээ ингээд одоо төрөх гэж байгаа нэлэх хүүгээ хайрлахгүй байх үү гэж айгууг санаа зовдөг гинэ. Ер нь хав зөвлөлтөө тэгчнээ өөрөө ингээд айгуу зөв сайхнаар өсгсөн ч гэсэн яг өнчин ухамсартай болоо ухамсаргүйгээр эцэг ихэд дүүрээдэг гэдэг штэ. Тэгэхээр яг аавынхаа гаргаж исэн ийм мухай одоо үл томсорлох үл хайхрах хүчрхийлүүлээд байгаа хгүй. Ер нь тэрийг ингээд хүүхдэд гарах магадлал бол айгүй өндөр. За тэгээ маргааш нь хийж жирэмсний зураг авахлах болж байгаа. Бэла одоо 37 хоногт жирэмсэн учраас хаяа өвдөлт өгдөг. Тэгсэн ч гэсэн өнөөдөр тийсээд зураг авахлахаар шийдсэн. Тэгээ ингээд Белагийн гизэн аюух язарсан. Тэр чинь нөгөө аюу намхан жоох хүүхд байгаа хгүй. Ер нь аюу намхан жижиг битээ. Тэнгүүдийн гизэн аюух язарсан. Тэгээ чи энэ язралтаасаа ичж гин үгүй продюсер асуусан чинь үгүй би ерөөсөө соримноос ичдэггүй. Яагаад гэвэл эн чинь одоо байгалийн хэмжтэй гэдэг жаа. Тэнгүүтээ өргөжлөлөд аюу хөөрх юм ярьж явж яснаа. Ийм соривтой ч гэсэн Хантер намайг байн хүсдэг. Тийм болохоор би аюу өөртөө ихтэй байдаг гэж байгаа байхгүй. Айгу зөв юм ярьж яснаа ингээд буруу юм яриа явждаг тий. Яг хоо тий хамтрагч нь өөрийг нь хүсэж байгаа нь сайн л да. Гэхдээ Хантер чинь жоох хөвчүүд ээ. Белагийн хувьд бол өөрөө нөгөө нэг юм бусад хүмүүст яаж харагдах уу гэдэг үе дээрээ л явж байгаа жоохон штэ ер нь 15 настай гэдэг чинь. Тэгээ жирэмсний зураг авахулах гад. Тэгээ жирэмсний зураг нь өөрт нь айгу чухал гэж байгаа байхгүй ягаад үлхэн болгон авахулдаг. Тийм учраас өөрт нь айгу их чухал гинэ. Тэгээ эгчтэйгээ хамт явж байгаа. Тэгээ жирэмсний зураг авахулах гад өглөө явж исэн чинь Хантер утсаа авахгүй, мессеж авахгүй, зүр ингээ алга болцсон. Бүр алга болцсон. Ер нь ингээ Хантерын гаргаж байгаа үйлдэл нь байн мөрдөг. Одоо Белаг тий болцоо эхонд харуулах юу гэдэг тэр мөрнээс ингээ байн мөрөөд байдаг. Тэгээ тэрийг ингээ Бела хэлж байгаа. Ер нь хааштай 13 настай хүүхэдтэй одоо хамтраа те миний хань болоод нөхөр болоод яваад байж чадахгүйгээс хойш яг ингээд бүхнийг бодит байдлаар харж эхлээд намайг одоо хаяа явчих байхаа гэсэн юм айдастай амьдарч эхэлсэн гэж байгаа байхгүй юу? Before long. I'll try. He didn't answer. Nope. I do get scared sometimes that Hunter will not be able to get his act together before the baby comes. Ер нь л эвлэрээд эхэлсэн. Ер нь хизээ намайг энэ хайж явах бол Хантер намайг хайж явж байсаас би зүгээр эхлээд энийг явуулчих даа л гэсэн бодолтой болсон Бела. Белагийн 19 настай эгч нь бас жирэмсэн. Нөгөө том охин гэсэн үг штэ. Энэ мэтчлэн Хантер ааваасаа эсвэл дүнгээсээ болоод алга болоход эгч нь л ингээ хажууд нь байнга хань болдог. Яг л адилхан жирэмсэн учраас одоо миний бие тэгж гин, чиний бие ингэж гин үг ингээл хоорондоо аявих нарийн ширээ юм а ярилцдаг гинэ. Тэгээ уг нь бол Бела өөрөө ингээд те нөхөр болох хүнтэйгээ энэ жижиг сажиг те нарийн ширийн юм хумаа зөвлөлдөж эрхэлж одоо тунжуу эдийн жирэмсэн болохоор нэг хүн дэгдэг те миний тийм мөгдөд ийм мөгдөд ингээл ерөөсө Хантер тэгж хэлж чаддгүй тэгж хэлэхээр шууд гараа явал мөрөөл алга болчдөг. Тэгээ тийм болохоор энэ бүх ярмаар байгаа зүйлсээ эгчтэйгээ хуваалцсан юм байна. This is my sister. She's 19 years old. She's also pregnant. Тэгээ Хантер руу зөндөө залгсан боловч Хантер ирээгүй тэг жирэмсний зураг авалтаа ганцаараа хийхээр болдог. Юу амар гонхтой. Hey! Where's Hunter, by the way? His mom called and said he was asleep, so. Aw. You want to take some pictures? Yeah. It's kind of like I'm a single mom, really, and it's embarrassing for other people to see that my boyfriend's not there.
There we go. Энэ бүр амар гонхтой сцен заа ёо. Тэгээ Хантрыг яаваа гэд Беллагийн ээж нь Хантрын ээж рүү залгаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Хантер унтчихэна. Ерөөсөө сэрэхгүй байх. Sorry гэж байгаа байхгүй юу. Цаашдаа аав болоо явж чадахгүй мэж яагаад ганцхан жирэмсний зураг авалтанд оролцоод өгчөж болохгүй гэж. Тэгээ хоёр ээж нь ч гэсэн амар тийм red flag заяа ингээд. Ерөөсөө Хантрыг чи буруу хийж чи ингэ чи тэг гэхгүйгээр зөв Беллаар л ингээд дайраад байдаг за амар сонио. Тэгээ Хантрыг зүгээр унтаад байна гэхэд нь за тэгвэл тэгээд болидо гэж шууд тасалж байгаа утсан. Яа. Зүгээр л ингээ нойроо ингээ найз өхнөөсөө илүү тавьж идэг наасан тий ёо. Hey, Hey, what are you doing? headed to go take pictures. What are you doing? I had seen where you had called a few times and got some missed calls, but Hunter's been asleep. Yeah, I figured. He didn't answer me. Белла төрөх төхөөд ер нь хамгийн сүүлийн хондоо үзүүлэхээр явах үед Хантер уцаар ярьж байгаа. Би очиж очмооргүй байна. Би унтмаар байна гэж шууд ярьж байгаа. За. Тэгэл ер нь Белла бүр ингээд тесрээд чи зүгээр яв те би ингээд ганцаараа байя. Тэгэхгүй бол би жирэмсэн давхар ээжтэйгээ уулзраа болно. Давхараас чамтай чиний 13 настай хүүхдийн учрыг олох надад айгүй хэцүү байна. Тийм болохоор би ганцаараа баймаар байна гэж шууд Хантерт хэлдэг байхгүй юу? I want to go to the ultrasound. Are you kidding me? You're bailing on me again? Never said that. You're lying. I never said. Never mind. I don't care what he says. This is probably our last ultrasound before we have the baby. If he doesn't come to this ultrasound, I will trash that Xbox with a hammer. I want to go to bed. Hunter, it is 5 o'clock. You better come. I'm serious. Hey, come on. Bye. If he doesn't show up, I actually might rip his head off with my bare hands. I'm down to the last 3 weeks of pregnancy. We're preparing to have a baby. It could be here. Тэгсэн чи ээж нь гарч ирээл заяа. Беллагийн ээж те. За Хантрын ээж гарч ирээд ингээд юм ярьсан болч яг заяа. Беллагийн ээж нь ингээд гарч ирснээ чи ингээд байнга Хантрыг хэцүү ахт ингэж орхиж явах гэлээ. Хоёр одоо ингээд хүүхдтэй болно, гэр бүл болно. Тэглээгээд энэ 13 настай Беллагийг чи ингэж муухай ашиглаж болохгүй. Чи байнга ингэж харилцаагаа орхинд болно гэж идэг. Чи ингээд ганц удаа хичээж үзээч гэд охиноо загнаж байгаа. Тэгээ эхонд ямаргүй унтмаар байна гэж байгаа юм то өөр юу ярих авдээ юу яриулахыг хүсэж байгаа юм болоо энэ ээж нь бүр айгүй амир attention seeker за ер нь бол Беллагийн хувьд цаашдаа Хантертай амьдрахгүй гэдгээ бол харцсан ухаарсан тэгээ аль хэдийн сэтгэлийн бэлтгэлтэй байгаа хүүхд тахгүй тэнгуут ээж нь ингээ гарч ирээд салгадаггүй тэгээ өөрөө ч гэсэн тэрийг ингээ шууд нэвтрүүлэг дээр хэлдэг ээж бит хоёрыг салгахгүй би үгүй салмаар байна гэж хэлдэг за Any day. So if he doesn't come tonight, I'm breaking up with him. Like, I can literally do it all on my own. Well, it says Hunter left home, so I'm really not that excited that he left now. I thought she was gonna leave him a lot, but That's my thing. Mom will not let me leave Hunter. тэгээ Белла өргөжлүүл хэлж байгаа. Ерөөсөө Хантер бит хоёр муудалцахаар Хантер дандаа ээжтэй ярьдаг. Тий. Шууд ингээ өөртөө найз охинтойгоо ярихгүйгээр шууд ээжтэй нэрчдэг. Би ингээд байна. Би тэгээд байна. Би тэгмээргүй юм шууд ээжтэй нэрчдэг. Тэнгүүт ээж нь ингээд хөндлөнгөөс оролцоод хоёр хүүхдийнхаа дундуур орж ирээд тэг инг гэж зааварлаад байдаг за. Тэгээ нэвтрүүлгийн багийнхан та яагаад ингээ Хантер Белла хоёрыг салгадаг юм бэ? Наад хоёр ч бүр салгаад их хүсэж тэмүүлээд байгаа юм биш үү? Салсан дээр юм биш үү гэж хэлсэн чинь Хантрийн хувьд бол ингээ аавда хаягдсан сэтгэлийн шарахтай ээжээс нь өөр хинч байхгүй. Тийм болохоор Хантрийн хайжууд би байгаа шүү гэдгийг мэдрүүлэхийг хүссэн гинэ. Тэгээ охиныгоо ингээ байнга сална сарна гэж ярихад айгүй дургу. Яагаад гэвэл хоёр салчих юм бол хоёр гэр бүл сална гэж байгаа юм заяа. Хоёр гэр бүл сална. Тэгээ миний ачхуу ингээд салсан сарнсан гэр оронд амьдрын. Тийм болохоор би ерөөсөө тийм хүсдэггүй гэж хэлж байгаа. That a lot of times I am Team Hunter because he's never really had someone I feel like besides his mom that's actually been there and stayed. You know what I mean? Because like with his dad, he doesn't have consistency and that is a big issue for Hunter. Яг энэ ээжийнх нь хэсэг дээр хүмүүс бүр амар ингэж уурлаж бөө юм болж байгаа. За яг одоо яагаад вэ гэсэн чинь нэгдүгээрт жирэмсэн охин нь ингээд 13 настай тий найз залуудаа одоо үл тоогдоод аюу хэцүү сэтгэл санааны хувьд хэцүү байхад чинь охиныхоо талд орохын оронд ингээд рандом нэг бандийн талд ороод байгаа нь хүмүүстэй амт дургуун хүргэсэн. Тэ над охин чинь тэртээ тэргүй төрлөө. Тэ хүүхдийн сэтгэл санааг ядаж 50 байлгаад өгөөч ээ гэж хүмүүс хүссэн. За хоёрдугаар гэх юм бол одоо тоглоомоор ч гэсэн ингэж хэлж байгаа байхгүй.
ээж нь Хантерт сайн юм шүү. Ээж нь Хантерыг крашлт юм шүү. Тэгээд хажуудаа байлгах гад охиноороо дэлэмдуулаад ингээ байгаад байгаа юм шүү гэж хэлж байгаа юм за. Bella's mom's obsession with her 13-year-old boyfriend gets even weirder this episode. Яагаад гэвэл бүр ингээ байнга Хантерын талд ордог. Тэ 13 настай байхаараа ингээ байнга excuse хийгээд нэг шалтгаан болгоод ингээ арчаагүйтэй явдсан байж. Гэхдээ тэр чинь аа болох гэж байгаа тий. Охиныг нь жирэмслүүлсэн хүн шүү дээ. Тэгэхээр хариуцлага нэхэх нь окей. Тэгэхгүй ингээл наана ингээл Хантерт гөлөлзөөл заяа. Яагаад хөлцөд байгаа юм мэдэхгүй ёо амар сонио. За яг хоо тий хүний хүүхдийг бас алга үзэхгүйгээд хайрлаж байгаа байж болно. Гэхдээ Хантерын одоо гаргаж байгаа тэр увайгүй одоо хариуцлагагүй жоох хүүхчиг аашийн чиний буруу шүү. Чиний буруу гэж шууд Белла руу тэгдэг охин лууга. Амар сонио. Тэг ингээд хүргэндээ юм хэлж чадахгүй мөртлөө ингээд өөрийнхөө охиныг ингээд чичлээд байдаг нэг тийм мэйжнэр байдаг да яг тийм юм шиг байгаа за. Stressing the fact that Bella's mom is a weirdo and gets obsessed with her boyfriends. In this entire episode, she does nothing but defend Hunter. Even though her own daughter Bella is not happy, she is insisting that she does not break up with him. Тэг ингээд чи гэр бүлийн авч үлдэхийг хүссэнгүү, чи твцэнгүү, чи ингэсэнгүү, чи өстө Хантерыг илүү дээр хүн болгох ёстой гэж хэлсэн заяа. Хамгийн сүүлд нээж нь ингэж хэлж байгаа за. Хүүхэд төрчүүл Хантер зүгээр болчихноо. Өөрчлөгдөн гэж хэлж байгаа. Йоо энэ бүр хамгийн худлаа юм гэдгийг би ч мэднэ, бид бүгдээрээ мэднэ те. Эрэгтэй хүн бол тэг ялангуяа 13 настай хүүхдээс яг юугаа хүсээд юу expect хийж амьдраад байгаа юм бэ? Зүгээр ингээд явуулаад охиноо боцсон дээр штэ те. За тэгээд Хантер руу ууралсныхаа төлөө одоо хоёр хосууд хоорондоо уурлах нь зүгээр штэ энгийн заяа. Тэнгүүд Хантер руу уурлаад би чамаа салмаар байна гэж хэлснийхэн төлөө ээж нь 2-3 хоног дуугаа ураацсан. Охинтойгоо огт ярихгүй. Still not talking to Bella because she has not communicated with Hunter and they have not tried to fix anything. Typically, whenever they're fighting like that, and I know they're both being ridiculous, like I will take a step back. Белла бүр сүлдээ гуйгаад ээжээ танаад яриач яагаад надад уралцсан би ойлгохгүй нэгэд аахгүй. Тэгсэн чинь ээж нь өө би нэг юм хэлжүүлчих айгу гомдох гээд байна. Миний амнаас одоо ерөөсөө сайн үг гарахгүй байна. Чи ерөөсөө байнга болохгүй бүтэхгүй салан сарнин гэж идэг. Би ерөөсөө тэрэнд чинь дургууг чи мэдсэрэж ийм ааш гаргалаа гэж байгаа байхгүй юу? The fuck. Anything. Typically, whenever they're fighting like that, and I know they're both being ridiculous, like I will take a step back because I don't want to say something that I'll regret later and she'll remember forever. So it's just better if I don't talk at all. За тэгээ ингээд нэг 4 анги дуусч байгаа. Юу нээж нь ингээд тэнийг зан гаргаад дуусч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг 5 дугаар ангийн трейлер гэж явдаг штеп. Тэгээ тэр трейлер дээр заяа ээж нь бас л тэнэгцээр байдаг. За яасан гэсэн чинь эмч 15 настай учраас өөрөөрөө төрөх нэрсэлтэй. Тийм болохоор одоо C-section буюу хийсвэр хагалгаа хийлгээ гэсэн чинь ээж нь ингээд шууд эмчийн өрөөнд уйлал заяа. Миний өстө ганц хүсдэггүй зүйл наадах чинь штэ гэж уйлж мүлээ за. Тэгээ Белла ингээд аим шоконд орсон айж байгаа штэ тэр чинь жоох хүүхэдтэй ингээл ер нь ингээ бүх юм айгу зүгээр ингийн болно ингээл өөдрөг яваад байгаа. Тэгсэн чи ээж ингээл C-section гэдгийг сонсонготой бүр амар уйлж мүлээл. Тэр чи яг үндэ C-section чи үнэхээр аим насанд халтай бол эмчийн заавраа дагаал зүгээр л хийсвэрээрээ төрсөн дээ штэ. Тэгж яагаад ингээ ээж нь хүүхдийн сэтгэл санаа ингээл бүр өөмүүлээл уйлаал заяа. Тэгээ яагаад та ингээд уйлсан ингээд нэвтрүүлгийн баахыг асуусан чинь тэр чинь миний хүүхэд штэ би ингээ гизээ онгойлгуулад хэвтгэхийг ерөөсөө хүсэхгүй байна. Би зүгээр тэгж хэлж байгаа байхгүй юу. Ямар муухай хэлж байгаа зү. За тэгээ ингээ 4 анги дууслаа манайхаа. Тэгсэн чинь 4 ангийн дараа бүр бөө хилэн болж ин заяа. Ёо бөө юм болж ин. 4 ангийн дараа 2 нөхцөл байдал үүссэн заяа. Тэр нь ямар вэ гэхээр нэгдүгürt Беллагийн ээж аваг буруутгаж эхэлсэн энэ жирэмслэлтэнд. Яагаад гэвэл охин нь бүр 7 настайгаас хойш одоо ингээд хөвгүүдэд татагдаад тэг ингээд магадгүй тэ биднэрт хэлэхгүй байгаа болохоос ш магадгүй Белла айгүй эрт бэлгийн ярилцсанд орсон байж болно шүү дээ. Хантер анхных нь биш байж болно. Тэнгүүд ингээд тэр болгон дээр нь арга хэмжээ аваагүй. Яагаад хүүхдээ ингээ бэлгийн харилцаанд ороод яваад байхын зөвшөөрсөн юм бэ? Хүүхэд гэдэг нь одоо бүр бэбигийн бэби тий одоо өсвөр насны жоох хүүхдээ. Яагаад ингэж юм сексуалны идэвхтэй байгаад ахыг зөвшөөрөөд исэн юм бэ гэж байгаа. Тэгээ Беллагийн ээж аав руу ингээ дайраад эхэлсэн чинь guys TikTok дээр бичлэг гэж байгаа заяа. Аав нь бичлэг гэж байгаа. За би нэг юм хэлэх гэсэн юм аа тий. Миний охины жирэмслэлтийг ингээ буруутгаж байгаа олон хүмүүс байх шиг байна. Гэхдээ нэг үннийг хэлье. Энэ хоёр бол энэ 7 дугаар сизнийг бүр галзуу олгож байгаа шүү. Гал олгож байгаа шүү. Та нарыг үүсэх юмтай байлгаж байгаа шүү. Тэгээ хамгийн сүүлд нэг юм хэлэхэд бит хоёрын авах мөнгө бүр амар том байх болноо. Их байх болноо гэж хэлж байгаа. За.
юу лээ? Our check gonna be so fat гэж байгаа юм заяа. Тэгээ энэ бичлэгнээс хүмүүс ойлгож байгаа юм за. Беллагийн ээж нь ерөөсөө ингээд одоо ийм гэртээ суудаг те ингээд TLC үздэг нэг тийм хүн юм шиг байгаа юм за ингээд нэг юм телевизийн нэвтрүүлгүүдэд онцсон хүмүүс эдэн штэ нөгөө Requiem for a Dream билүү тэр киноноор гардаг шиг яг тиймэрхүү ихч байна. Тэгээд тийм болохоор энэ unexpected-ийг үзээд тэгээд орсон хүмүүс нь ингээ од болоод мөнгө аваад байгааг харсан болохоор хүүхдээ зориуд жирэмсэн болгох нөхцөл байдлыг бүрдүүлж өгөөд тэгээ ингээ хүүхдээ оролцуулж байна гэж хэлсэн. За тэгээ энэ өнцгөн ингээ хүмүүсийг бүр ингээд яг тийм байна мангар олуулаа хүлээн зөвшөөрч байгаа. Мэдээж тэгээд зохион байгуулалтаагаар жирэмсэн болоод дайнч гэж юу ах вэ? Гэхдээ ер нь хүмүүс айгу дургуцаад байгаа байхгүй юу? Беллагийн ээж аваа хоёр нь өөртөө айгу тийм буруу хандлагатай тий. Тэгээд дээрэс нь яг үнэндээ тэгэж жоохон өсвөр насны хүүхдүүдээ ингээ хараа хяналтгүй анхаардаггүй. За тэгээ бас Беллараа хүмүүс аюух дайрж эхэлсэн. Яагаад тэгэхээр Белла ингээ хамгийн эхлээд condom broke гэж хэлдэг байхгүй амар энийгээд тэр нь ингээ хүмүүс энэ ингээд угаасаа төлөвлөж байгаа жирэмсэн болоо тэгээд энэ шоунд орох зорилготойсэн байна. Яг ингээ Хантрыг яасан бэ? Ээж нь анхаарал тавьдгүй аав нь байхгүйгээр нь дэлгэмдүүлээд Хантрыг онлоод тэгээ ингээ 13 настайд наа болгочих юм бол заавалчгүй сонгогдно гэж бодонгуудаа зохион байгуулалтаагаар жирэмсэлсэн байна гэж хардаж эхэлсэн. За тэгээд Белла бас TikTok дээр видео хийсэн. Би хинтээ Хантртай бол тэгж ямар хүчээр унтаж хөвтөдөөс юм бол байхгүй. Хантрын санаа байсан. Тэгээд би хэдийгээр одоо жоох хөвгтөж бодсон ч гэсэн Хантр бол би пиццлагийн хувь бэлэн болчихсон байсан. Тийм учраас би диний хийсэн. Тэгээд одоо ингээ хөвгтөө болоод зүгээр амьдарч байна. Бити надад санаа зов бити цагдаа тууд гэж видео хийсэн заяа. Бүр тэгтэл амар хүнлүү дайрсан байгаа шүү дээ. Миний хувьд бол би бол Беллаг нэг амар тэгж буруутахгүй байна. Яг 12 настай хүүхэдтэй унтсан нь хамгийн буруу байхгүй. Тэрнээс за тэгээд мэдээж Беллагийн ээж аав руу дайрж байгаа юм чинь Хантрын аав руу бас дайрах нь ойлгомжтой заяа. Тэг ингээ хүмүүс Хантрын аав бушин залуу гэж болсон маа штэ. Тэгсэн чинь үгүй байсан Хантрын аав сайн хүн байсан бэлээ. Йоо за энэ зураг авалт нь болохоор 2025 оны 1 2 3 4 сард хийгдсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь 2025 оны 3 сард нь Хантрын хүү Вэс төрж байгаа. Тэр хоёрын хүүхэд нь төрж байгаа. Төрснийхэн дараа нь яг 4 сард нь Хантрын аав Кейси Джонсон хүүгээ өөрийнхөө нэр дээр авах гад шүүхтэлцэж эхэлсэн байгаа. Ерөөсөө энэ шоуг цацагдаж эхлээгүй байхад нь гэсэн үг штэ. За бодит түүх юм байна манайхаа. 2024 он хүртэл Хантер ер нь аавтайгаа ихэвчлэн байдаг байсан. Ер нь л ингээ аавтайгаа. Яг л ээж нь гэртээ марихуана татдаг байсан гинэ. Тэг ингээ хүүгээ бас яаж ах юм бэлээ гэж санаа зовоод тэг ер нь бол өөр дээрээ байлгадаг байсан юм байна л та. Тэгсэн чинь 2024 онд Хантер Стейситэй амьдрах гад буюу ээжтэйгээ амьдрах гад нүүж байгаа. Тэг нүүгээд нэх удаагүй байжгаад хажуудлынхаа айлын охиныг жирэмсэн болгоцсон. За тэгээ ингээд шүүхтэлцэхдээ ээжийг нь буруутгасан юм байна. Насанд хүрээгүй хүүдэд анхаарал хандуулаагүй билгийн харилцаанд орох эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэсэн гэдэг шалтгаанаар буруутгаад Хантрыг одоо өөр дээрээ авах гад ингээд шүүхтэлцээд явж байгаа юм байна. Ер нь ингээд хүүхдийн эрхийг те фул одоо бүрэн эрхийг өөр дээрээ авах гад шүүхтэлцэн гэдэг чинь ер нь нэлээд цаг авна. Тэг ингээд яасан ингээл мөрдөн шалгаа ажиллаа болж байгаа шүү дээ. Тэгээ одоо хүртэл шүүхийн шийдвэр нь гараагүй. Тэгсэн ч гэсэн нэг шийдвэр гарсан юм байлээ. Насанд хүрээгүй хүүхэд өөрийн романтик харилцаатай хосын гэрт хонож болохгүй гэдэг юм журам байт юм байна. Тэр журмын дагуу Хантрыг Беллагийн хонохыг хориглосон байгаа. Яг одоогийн байдлаар хориглосон. Тэгээ тэр хоёроос хамт хонохгүй байгаа гэсэн үг. Хантрын аав нь анханасаа л одоо Стейсид хүүгээ өгж явуулахгүй байсан шалтгаан гэх юм бол Стейси ингээ хүүхдээ анхаарал тавьдаггүй тэгэнгүүтээ ийм байдалд хүрчихэж байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээ бас нэг амар ийм suspicious эсэжигтэй байгаа юм гэх юм бол Хантрын ээж буюу Стейси, Беллагийн ээж хоёр нь Беллагийн ээж буюу Фэлон тэр хоёр нийлж агаад Хантрын аавыг амар муухан болох гэж харагдуулах гэж хичээсэн байхгүй юу? Ер нь хичээсэн байлээ. Тэг ингээл Беллагийн ээж мэдж биш Хантрын ээж мэдж ингээл амар уйлал та миний хүүстэй ийм амар сэтгэлийн шарахтай явж байгаа нэстэ аюу хэцүү байна гэж бүр ингээл амар ингээл сэтгэлийн үе ингээл амар хилж мэлэл crash out болдог байхгүй. Тэгсэн чи тэр бүх юм ингээд жүжиг заяа. Тэгээ яаж хүмүүс жүжиг гэдгийг мэдсэн бэ гэсэн чинь Хантрын stepmom буюу хойд ээж нь бичээд заяа. Яг үндэ би одоо энэ Кейси Джонсонтэй сууснаас хойш бид хоёр Хантрыг ер нь бол баг байнгын хардаг байсан. Тэ Стейси хүртэл ингээд бид нартай ирж амьдардаг байсан гэж байгаа. За хүүгээ бодоод
одоо Хантрыг бодоод бид хэддээ ирж амьдардаг байсан. Бид нар бол үнэхээр гоё юм co-parenting хийдэг гэр бүл. Бүр ингээ хамтдаа зугаалганд явдаг, хамтдаа аялалд явдаг. Хойд ээжийнх нь, ахынх нь хурминд Стейси буюу Хантрын ээж, Хантер хоёр бүр ингээ өргөдөж очоод те ингээ сууж муусан бүр ингээ амар тотон гинэ. Тэдний гэр бүл уг нь бол айгүй тийм тотон заяа. Тэгсэн чинь яг энэ нэвтрүүлэгт ороод ярьсан юм нь хараад үнэхээр амар шоконд орлоо. Яг ямар дүр төрх гарах гэж хичээгээд байгаа юм бэ те. Манай нөхөр бол хизээж одоо хүүхдийн тэтгэмжийг алдагдуулахгүй өгдөг. Тэгээ бүр тэтгэмжээсээ гадна Хантерт одоо мөнгө төгрөг өгж санхүүгээр тусалдаг. Тэгээ байнга одоо хүүгээ наашраач ирээч гэж дуудаж идэг. Би бол Хантрын аавын талд орж байгаа. Яад гэвэл одоо тэгээ бүхэлдэн ээж рүү нь итгээд явуулж яхад чинь хажуудлынхаа айлыг жирэмсэн болгоо. Дээрээс нь нэвтрүүлэгт ороод тэгээ бүр ингээм амьдралаа бараг бүтэн сүрүүлж байгаа хгүй аавах нь зөв. Тэгэд аав нь хамгийн анх энэ Хантрыг те unexpected шоунд орно гэж яхад бити ороо гэж гуйж исэн гинэ анханасаа бити ор гэж. Тэгээ өөрөө ч гэсэн тэр нөгөө шоунд огт оролцоогүй, ерөөсө гарч ирдэггүй. Яа тэгвэл хил ам те янз бүрийн юмнаас ангид байхыг хүсдэг. Тэгээс хүүгээ бас тийм байлгахыг хүсээд те яг ингээд дараа нь ямар зүйл хүлээж исэн бэ? Хүмүүс яаж хүлээж авахыг мэдчихсэн болохоро аав нь одоо Хантрыг болоо чи гэжсэн байгаа хгүй юу? Ер нь бол аав нь айгу сайн хүн болж байгаа сте сүултээ. Тэгээ хүмүүс аавд нь хамгийн хитгэж байгаа шалтгаан гэх юм бол яг шоу гараа премьер хийгдсэний дараа шүүхтэлцэж эхлэегүй яг хүүгийн одоо Хантрын хүү буюу ачхүүн төрснийхэн дараа нь шууд хүүхдээ авъя гэж заргалдаж эхэлсэн нь бол амар сайн аав гэдгийг харуулж байна тий. Энэ эмэгтэйгийн хажууд байх юм бол хүүн одоо дахиад ямар нэгэн алдаа малдаа одоо ямар нэгэн байдлаар амьдралаа сүрүүлэх шийдвэрүүд гаргаад ээж магадгүй. Тэгээ тэрнээс нь өмнө аав нь өөр дээр нь авъя. Энэ бол одоо жинхэнэ эцэг эх байна. Жинхэнэ эцэг хүн гэж чинь Хантрын аавыг хэлнэ гэж хүмүүс яг одоо ярьж байна. За тэгээ сүүл нөгөө Хантер Белла хоёр хамтдаа одоо хонохыг хориглосон гэсэн штеп. Тэгсэн чинь Беллагийнх нүүж байгаа юм байна. Белла TikTok дээр ингэж хэлсэн бэлээ. Хантер бит хоёрын харилцаа ингээд айгуу тийм хэрүүл урвал янз бүрийн дагуулж байгаа ч гэсэн Хантер эцэст хүү бит хоёрыг сонгоод тэгээ өдөр нь хүүгээ харж одоо юм хумаа хүүгээ харж тусалж агаад оройн гэртээ орж хонж байгаа. Тэгээ бас манайх удахгүй нүүнэ. Тийм болохоор Хантер эндээ үлдээд хичээлдээ явна. Би болохоор тийшээгээ гэрийнхэнтэйгээ нүүгээ тэгээ бид нэр хүүгээ өсгөх болно гэж хэлсэн. Тэгээ стил одоо эцэг эхийн харилцаатай хэвээрээ байна гэж хэлсэн заа. Эндээс ингэж хэлж байгаа. Беллагийнх тийм ямар мөнгөтэй айл биш. Харваас одоо Арканзас мужим ядуу хүмүүс байгаа аахгүй юу? Ер нь ингээл харахад нэг тийм амар мөнгө төгрөгтэй биш зэ. Тэгэхээр энэ хүмүүс нүүхэд айгүйх тийм цаг айгүйх том шийдвэр мөнгө төгрөг ордгоо. Тэгэхээр та нар бол яг шүүхийн шийдвэр ч юм уу те ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхээсээ цутаагаад аль эсвэл хариуцлага хүлээгээд явж байгаа байх гэж хүмүүс ярьж байгаа. За тэгээд энэ Белла Хантер хоёрын түүх нь ердөө 4хэн анги гараад байгаа ч гэсэн ийм амар хил ам бүр шүүхтэлцээ аимшиг юмнууд дагуулж байна. Тэгээ одоо хүртэл ингээ хүмүүс айгүйх одоо Reddit, TikTok дээр ингээл өөрөөсөө байр суурийг дэвшүүлээл те. За тэгээ guys манайхан хүүхдүүдтэй аюу сайн анхааралтай орой өсвөр нас гэдэг бол баг шин төрсөн нийлх жоохон хүүхдээс илүү их анхаарал халамж хайр инэрл шаарддаг нас нь гэж би уншижсэн. Тийм болохоор манайхан хүүхдүүдтэй аягүй сайн анхааралтай өрөө. За тэгээ би энэ season 7-гийн бусад хосууд нь бас аягүй тийм controversial хил ам дагуулж байгаа. Гэтэ тэр хэдийг нэг бүсэн дуусныхан дараа ярих гэж бодоод байна. Season 7 дуусны дараа. Тэгээ дараагийн сэдвэр болохоор би өмнө нь гарч исэн яг энэ unexpected гэх шоуны хамгийн тэнэг хосуудын талаар ярьж өгөх болно. За тэгээд надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.